Хөвсгөл нуур нь Монгол орны төдийгүй дэлхий дахны бахархал болсон цэнгэг усны хосгүй өв. Нүүдэлчдийн байгаль дэлхийгээ дээдлэн шүтэх ёс заншил, төрч ёсны тахилах шүтээнийг өөртөө шингээсэн ариун дагшин нутаг үлээ. Өвөг дээдс маань энэхүү нуурыг ээж их хүнтэй зүрлэн далай ээж хэмээн дууддаг нь цаанаа учиртай. Тиймдээч уул усны эзэн савдаг, лус зэргийг аргадан тайдаг эртний ёстой билээ. Энэ нь монголчуудын байгаль дэлхий газар нутагтаа зохицон амьдрах олон мянган жилийн дадлаг туршлага юм. Энэ нандин уламжлал өнөө цагт үргэлжилсээр байгаа нь Монгол төр, Монгол улс мөнх оршин байгаагийн баталгаа билээ. 2026 онд Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хөрс үхийн зарилгаар Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгосон нь монголчуудын их дэлхий ус ундрага хайрлан хамгаалах чин хүслээс үүдэлтэй. Далай ээжээ дахин шүтэж хамгаална гэдэг монголчуудын соёлт хүн төрөлхтний өмнө хүлээсэн томоохон үүрэг хариуцлага юм. Эвсэг төчний 32 дугаар ангийн хүндэт харуулын ороотын салааны захирагч, дэслэгч Сэрэн доржийн анх баяр. За тодорхойг арилгагч Эрдэнийн алтан хорол, өвчин зовлон зуурдын өхлөөс сэргийлэх хүслийг биелүүлэх хувьд Чандаман Эрдэнэ өөрийн харьяатуудын эхийн хайраар асрагч, зовлон бэрхшээлийг арилгагч Хатан Эрдэнэ харийн дайснуудыг ямагт саадгүй дардаг хүч чадалтай Заан Эрдэнэ. Өндөр төр өргөн төмний минь их шүтэн Хөгс сувд далай ээж Хөвсгөл нуурын төрийн тахилгын ёслолд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт ард иргэдээ монголчууд бидний мянган жилийн түүхтэй уул овоо ус мөрний төрийн тахилга бол их дэлхий элгэн нутгаа хайрлан хамгаалах үзэл санаа үүрэг хариуцлага бөгөөд улсын үндэс болсон газар нутгаа тамгалан тогтоож өв соёл үүх түүх зан заншлаа ирээдүйн хойштоо өвлүүлэн уламжлуулах өргөн агуулга бүхий өндөр ач холбогдолтой төрийн их ёслол юм а. Олон мянган жилийн тэртэгээс Монгол нутаг дахь хүн зон амтан урмал амтай бүхнийг ундаалan тэтгэж ирсэн Хөвсгөл нуураа монголчууд бид далай ээж хэмээн нэрийдэж ижи шигээ дээдлэн хүндэлдэг түүхэн уламжлалтай ард түмэн. Монгол орны гадаргын усны нөөцийн 70 гаруй хувийг агуулдаг Төв Азийн гадаргын цэнгэг усны их нэн ховор аратан жигүүртний үлгийн нутаг болсон Хөвсгөл нуурын цэвэр цэнгэг ариун дагшин байдал унган төрөх ургамал амтан түүх соёлын дурсгалыг хадгалан хамгаалах зорилгоор Монгол улсын ерөнхийлөгч далай ээж Хөвсгөл нуураа төрийн тахилгатай болгох зорилгыг энэхүү гал мөрөн жил буулгасныг та бүхэн маань бүгдээрээ мэдэж байгаа. Хүн байгаль хоёр хүн холбоотойг танин мэдсэн монголчууд бидний өвөг дээдэс уул усаа дахин шүтэх уламжлалт зан үйлээр дамжуулан байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж ирсэн үнэт өв соёлд Монгол төр онцгой анхаарч ирсэн түүхтэй юм а. Тийм учраас Монгол улсын ерөнхийлөгч уул ус овоо тахилах уламжлалт зан үйлээ судлан шинжлэх үүднээс төрийн тахилга тайрхтын судалгаа шингээ хийлгэж тахилгын уламжлалт зан үйл дэг ёс уул усны онцлогийг нь судлан тодруулж ард олноо сурчлан таниулах ажлыг эхлүүлээд байна. Уул ус ургамал дэлхийгээ хайрлан хамгаалах нэгэн том ухаан бол түүнийгээ төр түмний тахилгатай болгох явдал. Энэ бол зөвхөн ганц 2 өдрийн баяр наадам, ёслол хүндэтгэл бус харин хүн байгаль хоёрын мөнхийн харилцааг баттган ирээдүйн хойч үедээ өвлүүлэх эрхэм үн цэнийг баталгаажуулж байгаа тамга юм. Энд түүх, уламжлал, өв соёл, их дэлхийгээ аргадан амьдрах нүүдэлчдийн шилмэл ухаан цогцолж буй хэрэг. Хөвсгөл нуурыг тайх төрийн эслийн үеэр ном хуурж, ерөөл айлдаж, хур бороо элбэг дэлбэг хүн зон амар амгалан амьдрахыг бэлэгдэн өрөөнө. Зүчийн хайрхны оргилд үлдсэн тахилга эхлэхэд зөөлөн бороо шивэрч, манан бодан хуралдан чуулж байсан нь далай ээж түмэн хүний хүсэлд хариу өгч байгаа мэт санагдж байлаа. Удалгүй тайлах тахилга дуусмагц тэнгэр л ус баярлгүй гэлтэй өтгөн манан бодан алсран одож хөх сувдан далаа өнгөө гайхуулан цэлийж хурц салангийн өнгөөр бэлэг барьсан юм.
ийм л сайхан нутагт амьдран суугаагаараа омогших, огших сэтгэл ирэхгүй төрж байлаа. Далайг үзсэн чинь нүд нэгдээд айгүй гоё юм мэдрэмж гоё байгальтай газар юм байна. Хөсгөлтлээ. Би анх удаа ирж байгаа. Тэгээд энэ жил болохоор гэр бүлээрээ ирсэн байгаа зориод манай яг аав ээж маань бол яг хөсгөлийн хүмүүс идэг. Тэгээд энэ жил яг тэгээ хөсгөл талаагаа зориод ирсэн байгаа. Тэгээд яг нөгөө ус гол ихтэй газраас ирсэн. Тэгээд энэ ээж талаагаа зориод ирэхэд бол үнэхээр том санагдлаа. Маш гоё юм байна. Байгалийн үзэсгэлэн өөрөө бол маш юм гайхамшигтай. Тийм сүрдмээр бол дүр зургийг л хартлаа. Гадаад нутаг гэдгийг хүмүүс агиух хүсэж идэг шүү дээ. Тэрнээс илүүтэйгээр бол яг бидний яг хажууханд те яг ингээд их дэлхийн нутагт маань байгаа энэ байгаль талаа гэдэг бол за тэгээд энэ байгаль их дэлхий энэ байгалийн үзэсгэлэн гэдэг бол маш гайхамшигтай гадаад орондоо зөөлөшгүй сайхан юм байна л гэж бодлоо. Хоёр маань маш гоё харагдаж байна тослоод тэгээд нутгийн ийм хувцсыг ер нь зорж авах. Харин тэглээ. Угаасаа би бодож ирсэн. Фэсэр ингээл иймэрхүү юм өгдөд онгол яг зориод ирсэн чи айгүй гоё юм. Өмсөд үтсэн чи бүр зогч юм. Монгол хүн юм бэ би чи гэдэг шиг. Бид бүхний одоо монгол хүн болж төрсний бас сэтгэл үнэмшил энэ нэгтлгийдээ бас амар амгалан мэдэрч дотоод зүрх сэтгэлээ бас ерөнхийдөө сонсож энэ бүхтэл ингэж бол зорж ирсэн байгаа. Тэгээд энэ үед бас ингээд нөгөө бас том тахилга таарсан бид нар бас маш их бэлгшээлтэй санагдаж энэ гоё байгальгийнхаа өндөр том энергийг бас мэдрэх гэж ирсэн. Гэр бүлтэйгээ аялахын хамгийн сайхан нь юу байдаг вэ? Аз жаргал. Тэвэнтэйгээ одоо байгаль дэлхийтэйгээ гэр бүлээрээ явж явах. Өгүүлбэрээр ер нь л хэлхээ аргагүй гэдэг шиг тийм амар гоё аз жаргал. Энэ далаагаас том гэдэг шиг тийм амар гоё. Монголчууд бид тэнгэр эцэг газар ихтэй билээ. Тиймдээч төмөн олондоо далаа ээж ижийн нуур химэн шүтгдэн ирсэн хөвсгөл нураа төрийн тахилгатай болгосон олон түмний талархал хүндэтгэлийг хүлээсэн үйл явдал байлаа. Түүнээс илүүтэйгээр Монгол түмний цог хиймэр ирээдүйн олон сайхан үеийг даатгаж чадлаа. Бид нар бүгдээрээ гэр бүлийн найзуудаараа ер нь ирээд ямар ч өчтөрийн хувьд ирсэн. Тэгээд увсаас ирлээ. Маа 3 найз ямар ч гэр бүлтэй боллоо. Нэг нь бэбитэй боллоо. Хоёр нь ямар ч одоо 10 сард төрнө. Тэгэл бүгдээрээ ямар ч идлээ хүслийн хадад ирээд ямар ч хүслээ шивнэ. Одоо бид энэ жил миний хувьд бол яг би 6 дахь жилд ирж байгаа. Өвөлдөө мөснөө эрт ирдэг. Тэгэл зундаа ямар ч ирдэг. Хаанаас зорж ирдэг юм бэ? Сэлгэн би сайхан сумаас ирж байгаа ямар ч. Тэгээд энэ хүслийн хаданд ирж үр хүүхэд тань ижлээ гуугаад бүгд биелсэн гэж ойлгох. Одоо ерөөхдөө та яг бодож байгаагаар 2 жилийн өмнө маа найз юу шивэнсэн бэ андаа гэдгсэн чинь мен чи гэр бүлтэй болоод хүүхэдтэй болмоор байна гэж шивэнсэн. Хоёулаа одоо ингээд одоо манайхаа ирэх юм бол тэнд явж байгаа ямар ч. Харуулж бол бөөнөр явж байгаа. Хоёулаа бэбитэй болсон жил болгон ингээд хүслээ шивнэхэд тэр хүсэл нь биелээд байна гэдэг чи ер нь дараагийнхаа жил ирнэ гэсэн үг л болж байна. Энэ хоймор сайхан нутаг чи манай эмээгийн нутаг. Ус бол өмч биш. Харин ус бол ирээдүйдээ өвлүүлэх бидний хамгийн үн цэнтэй өв билээ. Үүнийгээ өвөг дээдс маань дархалж бидэнд энэ сайхан нуурыг өвлүүлсэн. Харин далай мэт энэ их усыг үр хойчтой өвлүүлэн үлдээх нь бидний хамгийн том үүрэг. Энэ бол Монгол хүн байхын утга учир. Бид нар Улаанбаатар хотоос Хөвсгөл далайг зорж ирсэн. Бид нар болохоор оюутан цагаасаа найзлсан найзууд байгаа. Тэгээд манай 2 найз гадаадад сурж ажилладаг. Тэгээд тэр 2 маань энэ жил одоо ингээд гадаадаас ирээд тэгээд бид бүхэн ингээд бүгдээрээ нэгдэх боломж олдоод тэгээд энэ боломжоо ашиглаад бүгдээрээ Хөвсгөл далайд очиж найзуудаараа амарья гэж тэгээд хотоос ирсэн байгаа. Найзуудтайгаа ирж байгаа учраас бүр гоё одоо мэдрэмжний илүү гоё. Одоо Монгол орондоо тэгээд энэ гоё газар ирж байгаа учраас бас үндснийхээ хэв маягийг хадгалаад тэгээд бөөндөө ингээд гоё дээлтэйгээ зураг авахуулаад дараа нь харахад дурсамжтай гэдэг утгаар бас энэ бүгд гоё дээлтэй ирсэн. Их хорон гэдэг бол угаасаа одоо юугаарч орлуулшгүй зүйл. Одоо хидчнээ ингээ гадаадад байлаа ч гэсэндээ хүмүүний зүрх сэтгэл үргэлж их орноо ээж аваа гэдэг. Тэгээд их орондоо аялахын гол зүйл нь гэх юм бол одоо хайртай хүмүүстэйгээ хамт байгаа л хамгийн гоё. Эртний сайхан нууранд усны шууд цуглдгийн адил Монголын угсаатан үндэстэн бүхэн энэ тахилгад хүрэлцэн иржээ. Тэд хүслийн хаданд очиж буян заяа бүхнээ даатгах нь. Учир нь энэ бол монголчуудын хүсэл мөрөөдлийн мөнхийн арал юм. Далай ээж хүмүүн бүхний хүслийг сонсдог.
бас биелүүлдэг. Сүхбаатар аймгаас зорж ирсэн. Тэгээ яг хуу аялал ер нь саад бэрхшээлгүй сайхан явж ирлээ. Хөвсгөл аймгийн одоо далайн ээж дээр ирсэн байна. Хөвсгөл далай дээр ирсэн байна. Сэтгэл маш өндөр байна. Байгалийн яг үнэхээр гоё үзэсгэлэнтэй газар гэдэг. Монгол орн ямар сайхан орн бэ? Ямар сайхан байгалыг зогслоосон зүйл вэ гэдгийг одоо анх удаа ирээд бас харж байна. Далаагаа дөнгөж харахад бүр сүрдэж исэн. Үнэхээр ямар амар том далаа байл гэж бодож ирстэй. Өөртөө бас жоохон бид нар ч нөгөө бас далайгүй бас юу тал газрын хүмүүс болохоор бас үнэхээр сүрдмээрээс далаа дундуур явж байгаа тэр нөгөө одоо адреналин гэдэг зүйл үнэхээр солиотой байлаа. Яг зорж ирсэн болохоор цаг агаар тэг ирэх тэр адал явдал юмнууд бол бүгдээрээ л гоё юм. Бараг л гадаадд байгаа юм шиг айгүй л гоё юм. Далайн ээж тэр айгүй гоё зөв зохистой, ариг гамтай, хайрлаж тэгж гоё ирэх юм бол улам л гоё болох юм болов гэж бодож байна. Аялалчин өөрөө дурсамж тэгээд тийм болохоор ер нь ингээл маш гоё дурсамжийг бүтээгээл явж байна даа. Бяцхан хөрхөө охиноо аваад ирсэн биз дээ. Далайн ээж ямар байна? Гай. Ай гоё. Сайхан аялж гэнэ үү? Юу нь гоё вэ? Надад бол усан гай. Чи усанд орсон уу? Орж үзээгүй. Айж гэнэ үү? Аха. Ихэнхэнтэй айжсэн. Чи сая хүслийн хад руу гарсан юм биш үү? Ямар хүсэл шивнсэн бэ? Би дүүгээ эрүүл саруулахын өөрөө Эрүүл их байхыг бодсон байна тийм ээ. Ямар том хүсэл вэ? За сайхан аялаарай. Сайхан аялаарай. Монгол түмний бахархал хаймар нутгийн өнгө үзэмж гэдэг үлгэрийн орон эргэх дөрвөн улиралд ингэж төмөн өнгөөр хувирган үзэгслэн бүхнийг цогцлоогч нуур энэ ертөнцид тун ховор зундаа ингэж өнгө зүсээр олонний нүдийг хужирлах бөгөөд өвөлдөөч үүнээс үл дутна. Гадагшаад үзсэн л дээ. Гэтэ ер нь тэгээд нутаг уссаа санаад ер нь хийцэн бэл. Тэ. Манай нутаг чи ер нь сайхан штэ. Ер нь хаанаас нь чарсан. Дээшээ гараад харахад одоо ингээ сайхан сайрдгууд нь харагдаж байна. Хөвсгөл далаа дээрээ зун нь болохоор ч ингээд зав аяллаар хүмүүстэй үйлчлэн. Өвөл далаа хөлдөнгүүд морин чарга генетрийгээд юмнуудаар далаа дээрээ бас үйлчлэн. Одоо би чинь хуваарь шинэ нутагта бизнес эрхлээд ингээ явж байгаа. Тэгээд тийм учраас одоо энэ нутгаас бүх хоол идэх хоолоо бүгдийг нь олж байна. Сайхан газар. Газрын хүмүүсийг ирээд баярлуулж авах юм ямар үед юм бэ? Ер нь гоё штэ. Хүн болгон тэгэл ирээл аялал далаа дээгүүрийн трайлерснууд баярлаа сайхан аялууллаа гэд тэгж хэлж байгаа мэдрэмж айгүй гоё. Тэгэл хүмүүс яг яадаг вэ? Тэгэл орилол. Ийм гоё үсгэлэнтэй гоё сайхан газар ирсэн байна. Ингэж гоё үйлчлэг үзүүлж чад баярлалаа гэл тэгэл явдаг да. Энд чинээ төрж өссөн хүний хувьд гэх юм бол ерөөсөө өөр зүйлээр зөвлөшгүй. Өөр газар амьдарч байна. Өөр газар бол ер нь ингээд таян тэргээр яваад тэгээд ийм гоё сайхан байгальтай ийм газар байдгүй шүү дээ. Хэдэн жил Ахмад ээж байна? Би одоо яг 5 дахь жилдээ л явж байна. Ямар гоё дээл хувцастайгаа явж байна. Тахилгад оролцоо юу? Тэгсэ. За, ямар санагдав? Үнэн гоё байна. Үнэхээр зорж ирдэг. Бид нар жил нэг ирдэг. Тэгээд өвөлч гэсэндээ ирдэг мөсний хоёр гээд тэрнгүүрээ ирнэ. Тэгтээ жил болгон хоёроос нэг удаа ирдэг юм аа. Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгоод түүнийг тайж тахих ясан ёс ирэмб хүндэтгэл бүхнийг орхитуулдгүй дундуур дүрэн боллоо. Монгол түмний хүсэл хүн бүрийн мөрөөдөл бүхэн далаа ээжтэй хүрлээ. Лус баярлаж төмөн жаргасан энэ үеийн гол утга учир нь далаа ээжигээ өвгдийн үлдээсэн хിവэр үр хойчтой хүрэх нь гарцаа нүгүй болжээ. Энэ л төрийн тахилгатай болсны утга учир оршвэ.